За та бүхэнд орой минь хүргэе. За үндэсний статистикийн хорооны даргын тайланд сая миний дуртай хэд хэдүү нэлээд олон давтамжтай гарлаа. За олон улсын харьцуулалт байна. За дээрэс нь хиймэл оюун гэдэг үг бараг 10-аад удаа гарчлаа. За тэрүүнд их сайшаалтай хандж байна. За нэгдүгээрт статистикийн энэ дата буцаад энэ өгөгдлийн чанар, ашиглалт, хүртээмж энэ заавал олон улстай харьцуулж бид нар хаана явна гэдгээ харах хэрэгтэй. Тэгээ сая дурдсанаар бол бид нар чинь дэлхийд сая хүртээмжтэй байдлаараа бол нээлттэй хүртээмжтэй байдлаар бол ихний 11-д орд юм байна шүү дээ, тий. Энэ анх удаага Монгол нэг дэлхийд топ 10 15-д ордог жишээ бараг танахаас харж байна. Тэгэхээр энэ өөрөө их сайн хэрэгэлтэй. За дээрэс нь одоо дата өгөгдөл урд нь цахимжилт гэж ярьдаг байсан бол одоо цахимжилт гэдэг үг хуучирсан, тий. Одоо хиймэл оюун. Хиймэл оюун өөрөө ашиглагдах зарчим нь дата, чанартай дата байж хиймэл оюуныг тий одоо тултал нь ашиглах боломжтой. Тэгэхээр таны сая тайлан дотор хиймэл оюун гэдэг үг бараг 10-ад ашиглагдлаа. Тэгэхээр энэ дээр бас тодруулжсэн байна. Яг хиймэл оюун энэ өгөгдлийн лабораторид ашиглаад яг ямар үр дүн гарч байна. Яг бодиттой үр дүн хиймэл оюуныг ашигласнараа гарч ирж чадчихна. Буцаад энэ хиймэл оюунаас гарсан тэр дүгнэлтийг засгийн газар гүйцэтгэх удирдлага дээр засаглал дээр хэрэгжүүлэх хэр боломжтой ийм үр дүн гарч байгаа юм бол энийг тодруулж асуумаар байна. За ялангуяа ийм нээлттэй хүртээмжтэй датан дээр бид нэр хиймэл оюун ашиглаж чадахгүй бол бусад зүйл дээр хиймэл оюун ашиглана гэдэг бол надад аюу бүрхэг харагдаад байна. За хоёрдугаарт сая миний асуултыг бас Понслмаа гишүүн асуучлаа. Их зөв асуулт тий. За бид нар хэрэглээний үнийн индексийн сагсаа бол хэдэн жилийн өмнө өөрчлөсөн гэж үзэж байгаа тий. Илүү амьдралд одоо ойрцсон гэж одоо үзэж байгаа. Хуучиндаа бол тэр чинь одоо А80 буюу одоо бүр одоо дээр үеийн тэр нэг машинууд ашигладаг байсан. Одоо ашиглагддаггүй түлш хүртэл орцсон л явдаг байсан. Энэ өөрчлөгдсөн гэж ойлгож байгаа. За хоёрдугаарт яг энэ үүнтэй холбоотой хэрэглээний индексээс гадна ер нь энэ ядуурлын түвшин байна те. Ядуурлын түвшин өнөөдөр бид нэр 27.8% гэж байгаа. Энэ яг одоо хэр сүүлийн 10 жилийн хугацаанд хэр өөрчлөгдсөн байт юм бол яг ядуурлын түвшингээсээ илүүтэйгээр аргачлалын хувьд олон улсын жишгтэйгээ хэр ойролцоотой яг адилхан байдаг юм бол нэгдүгээр. Хоёрдугаарт дундаж давхраг гэдэг одоо яг үүндээ хэлэхэд маргаанта Монгол улсын нийт хүн амын одоо яг хэдэн үн дундаж давхраг гэдэг хариу асуулт одоо хүртэл маргаан дагуулсан хээвэр гэдэг. Тэгэхээр энүүн дээр танах бас одоо хэмждэг юм бол энэ дээр бас нэмэлт хариулт авчаад тодруулъя. За ажлын 4 нойрын микрофоныг нээ. За эрхэм гишүүн Бат найрамдлын асуултанд хариулъя. За бид нар ерөнхийдөө энэ өгөгдлгээд за хиймэл оюуны бэлэн байдлыг хангах гэдэг төслийг бол энэ OECD болон энэ Дэлхийн банк за Google Foundation-ы дэмжлэгтэйгээр бол одоо нодлонгоос эхлүүлсэн байгаа. Ер нь олон улстай энэ хиймэл оюуныг цаашдаа бид нэр одоо хөгжүүлэх ажиллахын тулд гол суурь дэдс бол таны хэлдгээр бол өгөгдөл байгаа. За өгөгдөл чанартай бүрдүүлэхийн тулд бид нар юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэхээр хамгийн ихний асуудал бол метадата байгаа. Өөрөөр хэлбэл гарч байгаа өгөгдөл нь өөрөө яаж бүрддэг, ямар аргаар цуглуулдаг, ямар стандартаар одоо бүрддэг вэ гэдгийг одоо жишг болсон энэ салбар болгоны метадатаг бид нар бүрдүүлэх хэрэгтэй байгаа. За энэ хүрээнд бол бид нар мета өгөгдлийн нэгдсэн системийг одоо хөгжүүлээд за дагаад одоо цахим хөгжил харилцаа холбооны хамтраад энэ мета стандартыг өгөгдлийн стандартыг одоо батлуулах ажлыг хэрэгжүүлж байна. За ингээд ирэхээр бид төрд байгаа энэ мэдээллүүдээ ингээд нэгтгээд хувийн болон аж ахуйн нэгжийн түвшинд нэгтгээд эмзэг мэдээллүүдийг арилгаад эргээд судлаачдаа төрийн гол байгууллагуудаа за явандаа гол одоо нууцлын асуудлуудаа бид нэр хамгаалж чадах юм бол одоо хувийн хвшилч гэсэн одоо нээлттэй өгөгдөл хэлбэрээр ашлуулах боломжтой байгаа. За эндээс бол хиймэл оюун хөгжих болцоо нь гарна гэж үзэж байгаа. За яг статистикийн бид нэр өнөөдөр үйлдвэрлэл болон мэдээлэл нийтэд өгөх төр хиймэл оюуны ашиглалт ямар байна гэхээр нэгдүгürt бол бид нэр 24 оны сүүлээс бол одоо чатбот нэвтрүүлсэн байгаа. За энэ дээр бол одоо сайжруулах ажил бол байнга явагдаж байна. Ягаад гэхээр энэ асууж байгаа хариулж байгаа байдлаар бол hallucination буюу буруу тоо ерөөсөө илэрхийлж болохгүй. Энэ дээр сайжруулах ажлууд энэ хоёрдугаарт бид нэр хиймэл дагуулын зураг ашиглаад одоо түрүү хэлдэг Google Open Building байна. За одоо Maltolo гэхэд одоо видео дүрс бичлэгээс
тоог нь аваад шууд гаргах гэдэг энэ илүү нөө хиймэл оюуны нэг хэсгүй машин сургалтын аргаар тоонуудаа ингээд босруулах ажлууд дээр нэлээд хөгжүүлэлтүүдийг оруулаа явж байна. За эхнээсээ бол одоо үр дүнгууд бол гараа явж байгаа. За гэхдээ бид нар бас шийдэх асуудлууд нь юу гэхээр манай энэ нөгөө зайнаас мэдрэх асуудал дээр цагаагаар нөхцөл байдал маань өөрөө яг нөгөө газар дээр мэдээлэл цуглуулалтын дээр бол хүндрэлүүд үүсгдэг. За ажиллах орчны нөхцөл байдлууд хүмүүсийн чадах гэдэг юм асуудлууд байгаа. За ер нь бол бидний гол баримталж байгаа бодлого бол илүү датаг одоо чанартай болгох, төрийн мэдээллийн сангуудыг одоо хооронд нь холбох ажлууд дээр бол анхаарч байна. Энэ маань өөрөө хиймэл оюуныг цаашдаа одоо хувьшил авч явахад бол илүү үр дүнтэй ажил болно гэж бодож байна. За хэрэглээний үний саксын хувьд бол энэ маань өмнө нь 5 жил тутам одоо шинжлэх буюу 5 жил тутам одоо судалгааны үр дүнгээр өрхүүдийн иргэдийн одоо хэрэглээнд орж байгаа өөрчлөлтийг тусгаж явдаг байсан. За энийг бид нар олон улсын валютын сангийн Хариултыг гүйцэж хариулъя. 4 номерын микрофоныг нээе. зөвлөмжөөр 2022 оноос эхлээд 3 жил тутам буюу илүү ойрт болох шийдвэр гарсан. Яагаад гэвэл одоо нийгмийн хүмүүсийн одоо хэрэглээний чиглэл хандлага маш хурдтай өөрчлөгдөж байгаа учраас энийг одоо өөрчлөлтийг барьж авах зорилготой. За 90-ад оноос бол нэг 100-аад нэр төрлийн бүтээгдэхүүн хэрэглээний сагсанд байдаг байсан бол энэ маань одоо өргөцсөөр байгаад одоо ингээд 430 нэр төрлийн бүтээгдэхүүн болоод явж байгаамаа. За ядуурлын төвшний хувьд бол хэрэглээнд суурилсан аргаар бол одоо бид нэр тооцож албан ёсны статистика Дэлхийн банктай одоо хамтарч зарладаг байгаа. За хэрэглээнд суурилсан аргаар ингээд тооцоход бол манай нэг гол анхаарах хэрэгтэй юм юу гэхээр бид нэр өмнө нь 2016 он 14 он хүртэл бол эдийн засгийн нэг өсөлтийн 1% тутам дээр одоо ядуурлын түвшин 1% буурж исэн бол сүүлийн жилүүдэд бол энэ нөгөө ядуурлын бууралтын хувь бол одоо бас илүү хөшиг болсон байгаа. Энэ дээр бид нэр анхаарах хэрэгтэй. За мөн ядуурлын аргачлал дээр бол зөвхөн мөнгөний хэмжээсээр бол За Батнайр гүшүүн тодруулъя. За тэгвэл хэрэглээний үндийн сагсаа 3 жил тутам апдейтлэх юм байна те. За яг гэхдээ бас ботгол хэрэгтэй л те. Нэг амар сүртэй өөрчлөлт бол орохгүй шүү дээ. Гэхдээ бид нэр жил болгон харьцуулт байхын тулд тэр 3 жил тутам өөрчлөгдөж байх юм бол өмнөх 3 жилтэй харьцуулахад эн чинь те хоёр өөр зүйл харьцуулах болчих واخгүй. Тэгэхээр зэн дээр бас ботгол зүйл гэж бодож байна. За нэгдүгээр, хоёрдугаар бас сая энэ тайлангаас харж байна л та. Бид нэр халамж аягүй өндөр гэдэг боловч яг үндэ хэлэхэд нийгмийн халамжийн зардал 24 оны гүйцэтгэлээр 90% нь хүүхдийн мөнгө шүү дээ. Ерөөсөө хүүхдийн мөнгө л гэсэн үг. Үлдсэн нь бид нар нийт төсвийнхаа дүнгээр аваад үзэх юм бол жоохон л юм байгаа юм л та. Зүгээр тэр халамжийн мөнгө маань буцаад хэр оновчтой шаардлагатай тэр эмзэг бүлгийнхэнд шаардлагатай хүмүүстэй очиж гинэ гэдэг л асуудал байна гэж би л хувьдаа боддгийн. Тэгэхээр энэ бас энэ дээр гарч ийн л та. Ядуурлыг бууруулахад нөлөөлж буй ахиу нөлөөгөр бол үг хэллээ.